бол мандахтамаар л намайг заяа гэдэг Microsoft-ийн ажиллаж байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн олон улсын стандартад имэйлээ тохируулах талаар та бүхэндээ демо хүргэхээр шийдсэн байгаа. Энэхүү демог хийх болсон шалтгаан маань гэх юм бол би маш олон имэйл хүмүүстээс авдаг. Тэгээ тийм л Монгол хүмүүсүүднээс нэг ажиглагдсан зүйл маань харааны бэрхшээлтэй болон харж чадахгүй байгаа хүмүүст имэйлээ бол тохируулгаагүй анзаарчихсан байгаа. Та бүхэнд хэлэхэд дэлхийд даяараа 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Энэ маань жилэрх тусам тоон өссөөр байгаа. Энэ донд TLO-да харах бэрхшээлтэй болоо харж чадахгүй хүмүүсээс дамгаалдаг. Тэдгээр хүмүүст бол бид нэр имэйлээ тохируулах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс тохируулснараа бусад бас хүмүүстээс уншихад маш амар болгоно гэсэн үг байгаа. Тэгээд ингээд олон зүйл уншлахгүйгээр хэдүүлээ хамтаа дэм рүү орцгаая. Өнөөдөр хэрхэн имэйлээ олон улсын стандарт зориулсан энэхүү маань яг ямар учир холбогдолтой вэ гэхээр харааны бэрхшээлтэй болон харж чадахгүй байгаа хүмүүс яг Америкт бол 12,000-аас дээш хүмүүс screen reader буюу имэйлээ уншуулдаг аль эсвэл magnifier томруулж бол имэйлээ уншдаг байгаа. Энэ маань бол дэлхийн аль өнцөг болон бүртээ ялгаагүй тийм болохоор та бүхэн өөрсдийн харилцагч болон имэйл хийж байгаа хүмүүсээ харгалзан үзээд имэйлээ зөв тохируулаасаа гэж та бүхэнд хүсэж байна. За эхний миний харуулж байгаа хэсэг болохоор энэ бол Sequoia UI font байна. Дараагийнх маань талаа Time New Roman ихчлэн бол монголчууд маань энэ фонтыг бол их хэрэглэдэг байгаа. Одоо фонтууд маань ялгаа нь юу вэ гэхлээр ер нь ихчлэн бол имэйлд та төгсгөл нь нарийнхан аль эсвэл уялзаатай иймэрхүү фонтуудыг та бүхэн татгалзаасаа гэж хүсэж байна. Одоо жишээлбэл энэ дээр D, L2-ыг ялгахад маш хэцүү байна. Харин Sequoia UI харгаснараа яг нэг хэмжээгээр бүгд тэр чигтээ бол хамт ингээд харагдчихэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань screen reader ашигласан ч мөн magnifier ашигласан ч эдрийг хараад D, L-ийг ялгах нь байна. Эдрийг өөр тэ эдэртэй ялгахгүй тийм бол давуу талтай. За тэгэхээр энэхүү мэдээж яриг фонтыг бол та бүхэн дээшээ ийшээ яваад бол зүгээр хүснээрээ айлч хамаагүй фонтоо сонгож болно. Гэхдээ имэйл болгонд та хариулахдаа фонтоо тэгэж өөрчлөнө гэвэл маш их ажил болохоор та бүхэнд яаж тохируулдгийг харуулъя. Эхлээд file гэдэг рүү ороод options гэдэг хамгийн доотлыг орсны дараа та бүхэнд ийхүү харагдах байгаа мэйл рүү ороод хамгийн түрүүнд бидний хийх ёстой зүйл бол compose messages буюу энэ дээр хэрвээ таних plain text эсвэл rich text гэж байгаа л HTML руу болгоорой гэж та бүхнийг хүсье. Дараад нь би HTML яг ямар учиртай гэдэг юм бэ гэдгийг та бүхэн тайлбарлаж өгнө. За дараагийн хэсэг маань болохоор stationery and font. Энэ хэсэг дээр маань жишээлбэл одоо нөгөө хүмүүс рүү имэйл шинээр явуулах эсвэл авчаад хариулахад таны фонт байнга нэг ижил байна гэсэн үг. За тэрний эхлээд төрүүлээд би та бүхэнд нэг зүйлийг сануулъя гэж бодлоо. Theme гэдэг. Сүүлийн үед бол хүмүүс маань маш их creative те гой ингээ фонт эсвэл ингээ зураг гэх мэтчлэн зүйлүүд ингээ энэ дундаас ч гэсэн та ингээ хүснээ сонгоод хүмүүс рүү явуулж болно. Гэхдээ та бүхэнд хэлэхэд харааны бэрхшээлтэй болон харж чадахгүй байгаа хүмүүст маань энэ маань маш их сатааруулдаг бас дислексиатай хүмүүс маань ингээд имэйл уншиж хахад төвлөрч чаддаггүй байгаа. Тэгэхээр айл болохдаа no theme гэдгийг аваад цагаан дээр хараар бичигдгийг та бүхэн сонгоорой гэж хүсмээр байна. За HD имэйл сонгосон шалтгаан маань гэх юм бол одоо энэ дээр харж байгаа bullet point-уудыг та үүсгэж болох нь мөн hyperlink-уудыг оруулж болох нь. Тэгээд та бүхэнд явандаа би hyperlink-ийг яаж оруулахыг харуулна. За энэ дээр хэдүүлээ окей гэдээ ямар ч theme-гүй байцгаая. За new mail шинээр мэйл явуулахдаа эхний энэ дээр болохоор хэдүүлээ фонтоо сонгоно. Sequoia UI. Sequoia маань ганцхан ашиглаж болох фонт биш. Гэхдээ магадгүй маш олон хүмүүс санаж байгаа Calibri, Franklin Gothic, Tanoma гэх мэтчлэн фонтод бол ашиглагдаж болно. Мөн адилхан regular size 12 гэдгийг сонгоод окей гэдгийг та бүхэн дараарай. За энэ дээр italic гэдгийг битгий дараарай. Italic маань ямар адилхан энтэй адилхан үзүүр нь хитрхи нарийнхан болоод өсгнүүдэд хандуурахтаа өндөр байна. Тийм болохоор энийг окей гэж дараад харуулад мөн хүмүүст имэйлээр хариулахдаа мөн имэйлийг бусдад явуулахдаа мөн адилхан фонто Sequoia UI get regular 12
Ерөнхийдөө 12 маань бол дэлхийн стандарт хэмжээ байгаа. Тэрийгээ сонгоод окей гэж дараад бид нар ингээд фонтоо тохируулчихж байгаа гэсэн үг. За энэ донд маань би signatures гэдэг хэсгийг бас та бүхэнд харуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Учир нь signature-ыг одоо байгууллага бол байнгын ашиглаж байдаг тийм ээ. Та ч гэсэн хувийн имэйл дээр бол ашиглаж болно. Энэ дээр маань таны ажил дээр юу хийдэг болон таны утасны дугаар, имэйл, байгууллагын лого бол ордог байгаа. Тэгэхээр тэрийг яаж хийдэг та бүхэнд харуулъя. Мөн энэ дээр мөн адилхан харааны бэрхшээлтэй харж чадахгүй байгаа хүмүүст бас тохиргоогоо тохируулах хэрэгтэй байдаг гэдгийг та бүхэнд харуулмаар байна. За signatures гэдэг дээр дараа signatures дээр оронгууд та шинээр signature үүсгий гэвэл new гэдэг дээр дараад эхлүүлж болно. Аль эсвэл өмнөх байгаануудыг итгэжүүлээд delete хийж болно. За энэ дээр хэдүүлээ миний signature-ыг хийгээд үзье. За энэ дээр эхлээд нэрээ бичээ те. Tag. Мэдээж эерэг сая би хэлжсэн линк оруулж олно гэдэгчсэн те. Тэнгүүд энэ дэлхийн зурагтай ахаа харуулъя. Дэлхийн зурагтай энэ хажуудаа цэнхэр юм гинт шиг энэ icon дээр дараад энэ дээрээ эхлээд нэрээ өгнө. Энэ яг юуны талаараа ингэдгээ. За тэнгүүд YouTube channel гэж өгөөд за би өөрийнхөө YouTube руу ороод өөрийнхөө линкийг копидоод буцаад email руугаа ороод өөрийнхөө линкийг хийгээд оруулаад окейгээ дарангууд энэ чинь hyperlink-тэй хүмүүс дарангууд таны шүү YouTube channel руу орж болно. За та бүхэн энэ дээр зураг оруулахыг хүсэх юм бол энэ хажуу талынх нь icon дээр дараад хэдүүлээ энэ зургийг сонгоод үзье. За зураг маань хитэх том байх юм бол та маусныхаа баруун гар талыг дараад pictures гэдэг рүү ороод size гэдэг рүү ороод хэдүүлээ энэ дээр 0.4 гэдэг хэдүүлээ. За ингээд зураг маань жижигэрсэн байгаа. Та зураг оруулсны дараа бол энэ зургийг бол харааны бэрхшээлтэй харж чадахгүй хүмүүс бол харж чадахгүй. Тэгэхээр та зурагныхаа баруун гар тал дээр дараад pictures гэдэг рүү ороод alt text гэдэг дээр new гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Энэ дээр жишээлбэл Zaned tag YouTube channel logo red font гэх мэтчлэн та өөрөө юу гэж тайлбарламаар байна тэрнгээрээ та окей гэж дараад болно гэсэн үг. За та бүхэн ингээд зураг оруулчлаа, alt text оруулчлаа. Бас нэг маань ахаад энийг бүгдээр ингээд highlight хийж агаад итгэжүүлээд Sequo UI гэдэг хэдэл сонгох хэрэгтэй. Мөн адилхан 12 юу байх хэрэгтэй. За бүгдээ энэ ахаад ягаад 12 гэд за ингээд сонгосныхаа дараад нь хэдүүлээ окей гэдэг дарангууд одоо таныг имэйл явуулах тоолонд бол энэ тохиргоо маань орцсон гэсэн үг. Бүх тохиргоо хийсний дараа бол таны имэйл бол ингэж харагдана. Яг одоогоор бивэл арай томсгоцсон байна. Хэрвээ томсгож уншиж байгаа хүмүүс мань хал тэгж харах нь одоо жижигнэрээ дэлгэцэн дээр гарч байгаа шиг харагдана. Өнөөдрийн дугаартаа хэрхэн яаж имэйлээ олон улсын стандарт харуулan харааны бэрхшээлтэй болон харж чадахгүй хүмүүс тохируулах талаар та бүхэнд демо орлоо. Асуух асуулт байвал та бүхэн доор комментоор асуугаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.